Чи бол тэгэхээр старт хэлээс болоод үнэн ярилцлага өгөөд хоёрдугаар сувгад болоод худлаа юм ярьсан байж тийм үү? Тэгсэн. Уусаа худлаа юм шиг тэр нь болохоор дарамтны улмаас тэгж ярьсан баг. Тэгээс би яг худлаа яриад зорж очиагүй. Нэвтрүүлэгт ирээд ингээд ярьслах бүх одоо тэр зориг зүрх яаж орж ирв та? Амар хэцүү байсан. Хүүхдүүд 4 сарын хугацаанд. Тэгээд намайг хоригдчих хугацаанд ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр те одоо Тэмүүжин сайтай холбоол хар тамхичийн биеийн үнэлэгч гэж бичээл тэр болго надад болон манай одоо аав ээжэд айгүй хэцүү мөн найзлууд нь айгүй хэцүү байдаг байсан. Тэгээд тийм болохоор ер нь нэр хүндээ сэргийлэх ер нь тэгэж би хар тамхины хэрэг дээр хар тамхины хэрэг гэдэг авалгаж хар тамхи бид нар угаасаа татаж үзээчгүй хар тамхи ямар байдгийг ч би мэдэхгүй. Тийм болохоор ер нь угаас нэр хүндээ сэргийлэх тэр юм маягаар усаарай гэж өөрийгөө ер нь хүмүүс зүгээр ойлгуулъя гэж бодож орсон. Ер нь бол татны харьцаа одоо хүмүүс яриад байгаагаа одоо татны харьцаатай муу эсэх гэдэг. Ер нь л угаасаа татны харьцаатай байсан. Уучлаарай. Тэгэхээр би нөгөө үзэгчдтэй тодорхой байлгахын үүднээсээ та бүдээр бол одоо маш хэцүү асуудал ярьж штэ. Тэгэхээр энэ одоо хүний нэр төртэй холбоотой, хүний ажид амьдрал албан тушаалтай холбоотой, бас өөрийн чинь нэр хүндтэй холбоотой байхгүй. Тэгэхээр яг үнэхээр одоо бэлгийн харьцаатай байсан. Тэмүүжин сайд өөрийн чинь ямар нэгэн байдлаар албагдсан уу? Одоо яг бүр яг ингээд ирсэн ингээд одоо тийм албадах юм байхгүй. Би ер нь л ихтэй Тэмүүжин айгу тэр үедээ жоохон байсан 2 жилийн өмнө чинь би 17 таа ч юм уу арай 18 хүрээгүй байсан. Тэр үедээ би айгу сайн ах гэж боддог байсан. Айгу сайн хүн байна. Тэр үедээ одоо юу гэдэггүй гиндээ ч юм айгу сайн ах гэл айгу итгэж найдаж явдаг байсан. Тэгэхээр нэг эцсийн байдлаар богинохон өгнөрөө шууд хэлж. Тэмүүжин сайдтай унтсан байсан юм. Унтсан юм уу, унтааг юм уу тэрийг шууд хэлж. Тэр бүхэн албан тушаалт намаа угаасаа одоо тий энэ хэрэгт оролцсон болохоор дарамтсны үндсэн дээр тэр хүнтэй одоо унтсан гэж яар гэж хэлсний үндсэн дээр би тэгэж ярьсан. Тэгэхээс биш ямар нэгэн байдлаар тэр хүнтэй дотн харьцаа байхгүй. Тэгэхээр нэг эцсийн байдлаар богинохон өгнөрөө шууд хэлж. Тэмүүжин сайдтай унтсан байсан юм. Унтсан юм уу, унтааг юм уу тэрийг шууд хэлж. Хэрвээ саран гэрлийг дарамтлсан этгээдэд тоймч мөх байсгалан мөн байсан бол тэр 2 дугаар сувг телевизийн бусад хэсгээр явахдаа ингэж айцсгүй алхахгүй байсан баг. Тэр өдөр үсээ боож нүдээ хар контроор будаж саарлын зүүсэн цэцэгтэй улаан ягаан даашин зөмсөж гадуураас саарал задаа цамц зөмссөн саран гэрэл хар цүнхөрж хар нүдний шилтэй явж байхыг тэр өдөр би ч харсан. За дахиад хэлэхэд нүдэндээ саарлын цүртэл зүүсэн байсныг нь одоо ч нүдэндээ ил тод харж байна. Тэр хүүхдийг тулган шатах хөтлөх айлгаас өвдөг замаар болсон юм байна. Тэгэхээр нэг эцсийн байдлаар богинохон өгнөрөө шууд хэлж. Тэмүүжин сайдтай унтсан байсан юм. Унтсан юм уу, унтааг юм уу тэрийг шууд хэлж.